За сайн уу guys. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ химэл оюун ухааныг ашиглаад хэрхэн ийм гоё гэр бүлийн зураг хийж бүтээдэг талаар би нэг бүрчлэн зааж өгье. За тэгээд өмнө бид бүхэн Photoshop, Midjourney гээд эдгээр сайтуудад төлбөр төлөөд хуучин зургуудаа сэргээгээд хувиргаж ашигладаг байсан бол сүүлийн үед энэ Google-ийн гаргасан Nana Banana гэдэг загвар модель маань гарч ирснээр ерөнхийдөө өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр 100% үнэгүй одоо хүссэн зураг хувиргах боломж бүрдэж эхэлсэн байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг та бүхэн одоо дуустал нь эхнээс нь төгсгөл хүртэл дуустал нь сайхан үзчих юм бол бичлэгийн төгсгөл хэсэгт та бүхэн хайртай хүмүүстэйгээ хамт ахуулсан мэргэжлийн юм шиг одоо ийм эдгээр гэрэл зургуудыг бүтээж сурч чаддаг болох болно. За тэгээд сүүлийн үед Facebook дээр энэ зураг засна гэдэг нэрийдлэр лойр маш их хийж гэнэ гэд хүмүүс яриад байгаа тий. Тэгэхээр би одоо Facebook орох болгонд л энэ ерөөдөө гомдлуудыг хараад байгаа учраас ер нь би энийг одоо энэ бүгдийг хүмүүс заагаад өгчих юм бол хүмүүс бас эднэрт ингэж мөнгө төгрөгөө өгөөд лойрдуулахгүй байх гэдэг үүднээс энэхүү бичлэгийг хийгээ сууж байгаа шүү. Тэгээд нэг юмыг нэмээд хэлэхэд манайхаа энэ бүгд бүр 100% үнгүй хийж болдог. Танаас ямар ч мөнгө гарахгүй. Тэгэхээр ингэж заавал ингэж үнгүй юмыг тэнд очиж 100, 200, 300 мянган төгрөгөө төлөн байж хийлгүүлэх шаардлага байхгүй. Тэр өнөөдрийнхөө энэ бичлэгийг үзээрэй. Монголд энэ талаар л өөрдүүлсэн хүмүүс бол маш олон байна. Жишээ нь одоо AI-ийн санал гомдол гаргах ийм групп нэгэд энэ гэтэл 6400 үнэтэй ч явж байгаа шиг тий. За тэгэхээр хэдүүлээ эднэрийг ярихын оронд шууд бичлэгэндээ оръё. За өнөөдөр бол бид нар хоёр зүйлийг л ашиглах болно. Нэг нь Google-ийн гаргасан Nana Banana буюу зураг засдаг энэхүү сайт дээр хэдүүлээ ажиллана. Нөгөөх нь юу вэ гэвэл энэ зураг засдаг Nana Banana дээр гаргаж одоо өгөх энэ промптыг одоо бичүүлдэг ChatGPT 2-ыг ашиглах болно. ChatGPT бол биднэрт зүгээр ингээд промптыг бэлдэж өгөх зорилготой. Бидний бэлдэж өгсөн гаргасан промптаа бид Nana Banana дээр авчирч хийгээд нөгөө нэг өөрийнхөө гаргах гэж байгаа хүссэн зураг энэ Nana Banana-аар гаргах байгаа. За ерөнхийдөө бол хоёр сайтыг л ашиглана. Өөр олон юм бол хэдүүлээ нэг ашиглах шаардлага байхгүй. Тэгээ энэ бүгд маань 100% үнэгүй. За тэгээд нэмээд хэлэхэд энэ бол гар утсан дээр болно. Та гар утсан дээр ChatGPT-г бол аппликейшн хэлбэрээр татаж аваад ашиглчихна. Gemini.google.com гэдэг энэхүү сайтыг болохоор та бүхэн браузер дээрээ шууд Gemini.google.com гэдэг шууд яваад орчих байгаа. Би түрүү ChatGPT-гээс нэг ийм асуулт асуусан байгаа. За би Google-ийн гаргасан Nana Banana буюу одоо энэ хүний нүүр царайг огт өөрчлөхгүй энэ үнэгүй 100% энэ 100% үнэгүй энэ хувилбар дээр одоо гэр бүлийн ийм гоё зурагтай болмоор байна. Би ийм гоё зурагтай болохын тулд хүнийх нь зүс царайг нь огт өөрчлөхгүйгээр яаж ийм гоё чанартай зурагтай болох боломжтой вэ гэд асуусан чинь ChatGPT надад ийм 3 хувилбарыг хэлж өгсөн байгаа. За энэ 3 хувилбарыг та бүхэндээ хэлээд өгье. Зургаа одоо та бүхэн одоо энэхүү Nana Banana буюу зураг хувилбар зураг засварлыг энэ сайтад өгөхийн тулд 3 зүйлийг анхаарах нь тийм үү. Нэг өндөр нэгтаршилтай зураг байх ёстой гэж байгаа. За хоёрт болохоор их царсан зураг байх ёстой гэж байгаа. Нэгсэндээ толгой хажуу тийшээ харсан зураг биш. Тэгээ доошоо дээшээ тонгоосон зураг биш те. Яг их царсан зураг байх ёстой. За их царсан зурган дээр нэмээд хэлэх юм бол таны одоо нүүрний чинь аль нэг талд нь ингээд сүүдэр энтер туссан байхгүй. Яг хоёр талаасаа юм гэрэл өгсөн ингээмэр тийм тод зураг байх хэвээр. Гурав дахь юм бол арын background-ыг заавал арилгаж өгөх хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр одоо би энэ гурван зүйлийг хэрхэн одоо ChatGPT-гээр хийлгүүлэх талаар зааж өгнө. За тэгээд хэдүүлээ зураг бүтээхдээ яг яах вэ гэвэл одоо жишээ нь ингээд энэ зураг гэхэд 3-4-өөс бүтсэн байгааз. За эмэгтэй, эрэгтэй, хүүхэд гээд. Тэгэхээр хэдүүлээ яг ингээд гэр бүлийн маш гоё зураг бүтээхийн тулд 3-4 гурвангийн тус-тусд нь дээл хувцастай нь бүтээх ёстой гэсэн үг. Тэгэхдээ дээл хувцастай бүтээхдээ тухайн дөрүүд маань түрүүний миний нөгөө хэлдэг дөр болгон таршил сайн байх нь. Хоёр гэх юм бол их царсан байх нь. Гурав гэх юм бол арих нь бэкграунд нь байхгүй 3 зураг бүтээнэ гэсэн үг. За одоо би та бүхэнд хэрхэн бүтээх талаар нь бүр нэг бүрсэн зааж өгье. За нэг өсөндөө 3 зургаа гурвангийн нь яг иймэрхүү байдлаар бүтээж гаргана гэсэн үг. Арийн бэкграундын арилгач чинь их царсан байна. Нүүрэн дээр ямар нэгэн сүүдэр хоёр талд нь үүсээгүй байна. За тий. Тэгээд нэгтаршил сайн байх. За ингээл болоо. Яг нэг ийм 3 зураг одоо нийлүүлээд нэг ийм гэр бүлийн маш гоё зураг болдог байх нэ. За яг гэхдээ яг 3 ийм хамт ахуулсан 3 хүний зураг мөргийг өгөө дотор нь эдит хийж болно л доо.
Ер нь бол болно. Гэхдээ дөрүүдэд тус нь ингэж гаргаад бэлдээд өгчих юм бол илүү чанартай, илүү гоё гардаг шүү. Эхнээс нь хэдүүлээ үзье. Нэгт нь болохоор өндөр нэгтаршилтай зураг гэж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ өндөр нэгтаршилтай зургийг яаж үзэх вэ гэвэл би YouTube сувагтаа хичээл оруулсан байгаа. Хэдүүлээ энэ Google-ийн гаргасан Nana Banana гэдэг хувилбарыг нь ашиглаад хуучин зургийг сэргээж нэгтаршилтай болгох гэж зураг видео оруулсан байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг үзэн. Танд одоо гэр бүлийн зураг бүтээ гэсэн чи хин нэгэн хүний чинь зураг одоо жоохон нэгтаршил муутай байлаа гэж бодъё л та тий. Та энэхүү бичлэгийг үзээд нэгтаршлыг нэмж өгнэ. За хоёр дахь юм бол мэдээж их царсан байх хэрэгтэй гэж байгаа. За энэ яг юу гэсэн үг вэ гэвэл за одоо би та бүхэндээ харуулъя. Энэ зургийг харах юм бол хажуу тийшээ харсан байна тийм үү. Тэгэхээр бид нар одоо гэр бүлийнхаа зургийг бүтээхэд бидний өгсөн зургийн дунд хин нэгэн маань хажуу тийшээ харцсан байх юм бол тухайн тэр хүний зураг маань одоо гэр бүлийн зураг болж ингээд хувраад орж ирэхдээ арай өөр дүр төрхтэйгээр ороод ирдэг. Тэгэхээр хэдүүлээ наан нэглээд ChatGPT энэхүү зургаа өгөөд промпта бичүүлээд гаргуулах хэрэгтэй. За инként бол хэдүүлээ энэ одоо Nana Banana гэдэг загвар дээр хувилбар дээр хэдүүлээ угаасаа бүх зургуудаа янзлаа штэ тий. Инként бол ChatGPT рүү хэдүүлээ ороод өгөгдөл өгөх хэрэгтэй. Өгөгдөл өгсөн байгаа. За юу гэж өгсөн бэ гэвэл Google-ийн Nana Banana дээр промпт бичээд өг. Учир нь яагаад ингэж өгсөн бэ гэвэл Google-ийн Nana Banana-ыг ашиглаад хажуу тийшээ харсан зургаа их царуулах гэдэг тийм үү. Тэгвэл Google-ийн Nana Banana дээрх промпт бич за энэ зургийг камер руу харсан X зураг болгох гэд өгөгдөл өгчөж байгаа. Тэгэнгүүт яах вэ гэвэл ChatGPT бол биднэрт ингээ бэлэн промптыг нь гаргаад өгч байгаа. Би энэ промптыг энэ дээрээс копидж аваад энэ edit дээрээ дараад upload видеон дээрээ дараад нөгөө хажуу тийшээ харсан зургаа сонгож өгөөд за тэгээд саяныхаа нөгөө промптыг өгсөн промптыг энэ дээр ингээд оруулаад өгнө гэсэн үг. Өргөжлүүлэх дарах юм бол Google-ийн гаргасан Nana Banana гэдэг хувилбар нь бидний зургийг ингээд их харсан зураг болгоод өгнө. Тэгэхээр хин нэг таны бүтээх гэж байгаа гэр бүлийн чинь зурган дотор хин нэгэн хүний чинь нүүр нь хажуу тийшээ харсан зураг байх юм бол эхлээд та яах вэ гэвэл наан нь ингээд нүүрийг нь их харсан байдлаар зургийг засаад янзлчих нэ. За дараагийнх нь юу байсан бэ гэвэл арын бэкграундыг нь засаж өгөх хэрэгтэй. За бэкграунд гэдэг нь одоо яг юу вэ гэх юм бол энэ ардлынх нь одоо яг энэ ард нь байгаа мод, навчис, өвс эднэрийг хэлж байгаа. Google-ийн гаргасан Nana Banana гэдэг энэ хувилбар нь одоо бид бүхний зургийг одоо гэр бүлийн хайртай хүмүүстэй хамт байгаа зураг руу хувиргахын тулд ингээд ардталтаа бэкграундтай зураг оруулаад өгөх юм бол таны нөгөө нэг зурагны чинь нүүрэн дээр нь 100% фокуслаж ажиллахгүйгээр ард нь байгаа хэрэггүй бэкграунд зурган дээр бас анхаарлаа сарниулаад тэгээд нөгөө нэг нүүрний дүр төрхийг 100% хадгалж гаргах тал дээр жоохон асуудал үүсэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ нөгөө зургаа өгөхдөө бэкграундыг нь зассан зураг өгчих юм бол Nana Banana чинь шууд таны одоо шууд нүүрэн дээр чинь 100% ажиллаад явчихна гэсэн үг. Арийнх нь бэкграунд дээр ингээд анхаарал нь сарнихгүй. Хэдүүлээ энэ тухайн ямар нэгэн зургийн бэкграундыг арилгахын тулд яаж арилгах вэ гэвэл Nana Banana гэдэг загварлууг оруулаад remove background гэдэг өгөгдлийг өгчих хэрэгтэй. За тэгвэл одоо нөгөө бид бүхний оруулсан зургийн маань арийнх нь background байхгүй болчихно. Түрүүний энд байсан нөгөө навч, mod, өвстэй байхгүй болчихно. За иймэрхүү байдлаар таны гэр бүлийн чинь одоо зураг бүтээхэд 3 үнээр та зураг бүтээх гэж бол 3 үн тус бүрээ нэг бүрчлэн ингээд Google-ийн Nana Banana-ыг хувилбарыг ашиглаад ерөнхийдөө зургуудыг гаргана. За зургаа өглөө, промпт өглөө те. Та одоо промптоо яг өөрөө бичиж чадахгүй байгаа бол ChatGPT-г ашиглах нь тийм үү. За ингээд ерөнхийдөө бол ChatGPT-г ашиглаж промптаа бичүүлээд энэ гарч ирсэн промптыг нь сайхан копидж авчирч энэчнээ хийгээл зургаа заснаа гэсэн үг. Хэдүүлээ одоо бол Монгол төр дээр ажиллая. За Монгол төр дээр ажиллахын тулд би нэг 2 ийм зураг татаад авсан байгаа. Дуучин Баясгалан, дуучин Жавхлаа хоёрын ингээд зургийг нь татаад авсан байгаа. За та бүхэн энэ дээрээс харах юм бол ингээд ерөнхийдөө зургийн нэгтаршил нь бол нэлээд гайгүй зураг байна. Нүүр нь нэлээд сайхан тод байна те. Тэр ийм тод зургнууд чинь яг нөгөө гэр бүлийн зураг энэ төр болоход чинь 100% гоё ингээд яг өөрөө чи хүссэн төр төрхийг гаргаж чаддаг байгаа. Тэгэхгүй ингээд ер нь нэг жоохон хажуу тийшээ харсан ч юм уу ийм нэг жоохон толгой тархин ингээд ийш тийшээ хөдөлсөн ийм зургнууд өгвөл дүр чинь арай ондоо болж гарч ирдэг байгаа шүү. Тэгэхээр яг ингээд 100% ихс наашаа харсан байх хэвээр. За би ингээд 2 зураг бэлдсэн байгаа. За Жавхлангийн зургийг харуулчихъя. За ингээд энэ гэтээ яг жоохон хажуу тийшээ хазаацсан байна лээ. За яг ийм байж байна. Гэхдээ яг та бүхэн угаасаа промпт дээрээ өгөгдлөө өгөөд үз хэрвээ болохгүй байх юм бол энэ зургаа яг ингээд ихц наашаа ингээд толгойг нь ихц нааш нь харуулаад чиглүүлэх промптаа яах вэ гэж хэдүүлээ энэн дээрээ бичээд гаргуулчих болно те. За одоо хэдүүлээ ингээ. Энэ 2 хүнийхээ зургийг оруулж өгөөд
За одоо хэдүүлээ ChatGPT-д өгөгдлөө өгчлөө. Энэ хоёр зургаа өгчлөө тийм үү? За энэ хоёр зураг маань хоёулаа сайхан нэгтэрчлэн нэлээд гайгүй. Тэгээд хоёулаа их царсан зураг байгаа. За background-ыг бол арилгасангүй. Та бүхэн маань илүү жоохон чанартай зураг гаргая гэх юм бол мэдээж background-аа бол миний энэ өгсөн өгөгдлийн дагуу ингээд арилгачаарай. За би бол арилгасангүй шүүд оруулжээ. За Google-ийн Nana Banana дээрх prompt бичээд өг гэдэг өгөгдлөө заавал өгөх ёстой. Яагаад гэвэл би түрүү хэлсэн те Nana Banana-ыг ашиглах гэж байгаа учраас. За энэ дээрх яг тохирсон prompt-ыг нь л хэдүүлээ ChatGPT-гээр бичүүлэх. За тэгээд одоо энэ дээрх prompt-аа бол та нар хүснээрээ бичиж болно. За магадгүй энэ дээр 5 хүний зураг байх юм бол энэ 5 зургийг хамт санал дээр суугаад авахулсан гэр бүлийн зураг болго. Царайг нь огт өөрчлөхгүй. За тэгээд ингээд элдв юм нэмэх бол дээр нэмж болно. Background нь одоо нэгсэндээ энэ хоёр зургийг одоо нийлүүлээ гэр бүлийн зураг болгоход артталт нь одоо ийм зүйл байх хэвээр. Мод байх юм уу, уул ус байх юм уу, эсвэл гэрийнхэн хойморт байх юм уу те. Тэр болгоныг нь сайхан нэмээд өгчих хэрэгтэй. Тэгээд хэрвээ магадгүй энэ дээр байгаа дөрүүдтэй та өөр хувцас өмсүүлэхийг хүсэх юм бол тэрийгээ бас энэ ChatGPT-г тодорхой бичээд өгчих хэрэгтэй. Эмэгтэй нь одоо палаж өмссөн байх хэвээр, эрэгтэй нь костюм өмссөн байх хэвээр гэдэг юм те. За ингээд тодорхой бичээд өгөх юм бол ChatGPT яг тэрэн чинь тохирсон таны өгөгдөлд тохирсон prompt-ыг гаргаад өгнө. За миний хувьд бол зүгээр ингээ гаргуулчихъя. За ингээд ChatGPT бол яах вэ гэвэл бидний одоо яг энэ хоёр зургийг хамт санал дээр суугаад авахулсан гэр бүлийн зураг болго. Царайг нь огт өөрчлөхгүй шүү гэдэг өгөгдлийг өгсөн тий. За ингээд ChatGPT бол биднэрт одоо ингээд шууд өгөгдлийг нь гаргаад өгнө. Хэдүүлээ бол энэ гарч ирсэн өгөгдлийг нь сайхан копидод авчна. Тэгээ яах вэ гэвэл Gemini.google.com гэдэг энэхүү сайт руу орж ирээд энэ хоёрынхаа зургийг өгөөд за тэгээд нөгөө саяныхаа ChatGPT-гээс копидж авсан prompt-а хэдүүлээ энэ дээр авчраа хийгээд өгнө гэсэн. За ChatGPT маань бидний зургийг гаргаж өгсөн байна. За ингээд сууж байгаа те. За жавхлан маань жоо хагас суудсан байна. За хэдүүлээ энийг янзлнаа. За энэ дээр юм барьсан байна те. За хэдүүлээ одоо энэ юм зумыг арилгахыг хүсэх юм бол түрүүнийхээ ChatGPT-д өгсөн өгөгдлөө хэдүүлээ засах хэрэгтэй. За одоо илүү жоохон нөхөрсөг болгоё тийм үү. За түрүүнийхээ би нөгөө prompt шүү дээ. Түрүү хэдүүлээ энэ дээр ингээ prompt бичүүлээ гаргасан те. Энэ prompt-а энэ дээр биш буцаагаад copy-д тавьчлаа. Одоо энэ дээр хэдүүлээ жоохон ажиллая. Гарынх нь хөдөлгөөнийг өөрчлөе те. Тэгэхгүй болохоор жоохон ингээд жавхлангийн нөгөө юм барьсан хэсэг нь орж ирээд байна. Тэгэхээр хэдүүлээ энийг жоохон өөрчлөе. За би саяныхаа prompt дээр жоохон нэмээд өгчлөө. За хэдүүлээ царайг нь огт өөрчлөхгүй гэдээ хэлсэн байгаа те. Эрэгтэй нь эмэгтэйнхээ мөрөн дээгүүр гараа тавина. Эмэгтэй нь эрэгтэйнхээ өвдгөн дээр нь гараа тавина гэдэг prompt-ыг нэмээд өгчлөө. Хоёр зургийг хамт санал дээр сууж авахулсан гэр бүлийн зураг болгох. За хэдүүлээ энэ prompt-ыг өгчээ. Саяны зураг бол нэг ийм зураг болсон те. Ер нь бол царай зүс нь бол яг байна тийм үү. За хэдүүлээ жоохон яач ахаад энэ хоёр зургаа эргэж оруулж өгөөд одоо энэ зассан prompt-а оруулж өгье. За энэ зассан одоо prompt дээр яг юу орж ирсэн бэ гэвэл хэдүүлээ эрэгтэй эмэгтэй хоёр хүнийхээ гарынх нь хөдөлгөөнүүдийг нь хэлж өгсөн байгаа. Эрэгтэй нь эмэгтэйгийнхаа энэ мөрөн дээгүүр нь тавина. Эмэгтэй нь болохоор эрэгтэйгийнхаа өвдгөн дээр нь гараа тавина гэдэг өгөгдлийг өгсөн байгаа. За бидний зураг маань бэлэн болоо гараад ирсэн байна. Хэдүүлээ хамт харъя. За ер нь бол яг өгөгдлийн дагуу гарч ирсэн байна те. За эмэгтэй маань эрэгтэйхээ өвдгөн дээр гэсэн чинь арай тавиаг байна. Гэтэ бол яг амар гоё. Зүс царай нь огт өөрчлөгдөөгүй яг л бодит зураг болж гарч ирсэн байна тийм үү. За одоо тэгвэл би та бүхэндээ дээр нь ахаад нэг дүр нэмж өгье. Тэгээд 3 хүний дүртэй болгож өгье те. Тэгэхээр та хэд маань яг миний өнөөдрийн энэ бичлэгийг үзээд ойлголт аваад өөрсдөө хийж чадна гэдэгт би үнэхээр итгэлтэй байгаа. Хэрвээ энэ бичлэгэн дээрээс танд асуухыг хүсэн асуулт гарч ирэх юм бол энэ бичлэгийн комент хэсэгт манайхаа бичээд өгөөрэй. Тэгээ YouTube суугаар нэр манайхаа дагааг бол дагаарай. Цаашид энэхүү YouTube суваг дээр хэмэл оюун ухаантай холбоотой шин гоё ийм хичээлүүдийг оруулаад явна шүү. Тэгэхээр бүгдээрээ YouTube сувгаа дагаарай guys. Бас реклам хийчихдээ дондор нь. За одоо хэдүүлээ дүрээ нэмж өгье. За бид нар бол сая 2 дүрээр гаргалаа тийм үү. За одоо хэдүүлээ 3 дүрээр гаргая. За 3 дүрээр гарахын тулд хэдүүлээ нөгөө өмнөх битсэн prompt-а сайхан copy-д авчи хаана вэ? За энд байна те. Энийгээ copy-дж аваад хэдүүлээ энэ дээрээ жоохон засвар оруулчих. За саяныхаа хоёрын зургийг оруулчих. За нэгэн дээр нь болохоор би өөрийнхөө зургийг оруулнаа. За юу юм бэ шүү манайхаа. Эхлээд зураг бэлтгээд байгаа те. За байж байгаа. Надад бэлдсэн зураг байхгүй байгаа юм байна. Тэгэхээр би өөрийнхөө энэ зургийг хэдүүлээ хэмэл оюун ухааны энийг ашиглаад яг нөгөө хувцас эхлээд өмсүүлчихье. Тэгвэл илүү амар байдаг. Одоо ингээд энэ хоёр зурган дээр би өөрийнхөө энэ одоо подолктой зургийг өгчих юм бол жоохон хэмэл оюун ухаан чинь ингээд балаараа дэвчдэг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ ингээд анханаас нь бүх зүйлийг нь сайхан бэлдээд өгчих хэрэгтэй. За нэгээсэндээ би энэ эрэгтэй хүндээ
мэдээлэл өмсүүлэх гэж байна те. Тэгэхээр энийг одоо та бүхэн яаж англиар бичиж чадахгүй байх юм бол та хэд маань ChatGPT рүү оруулж ирээд саяныхаа зургийг өгнө шүү дээ. За одоо өөрийнхөө зургийг би бол ингээ өөрсдийнхөө зураг өөрийнхөө зурган дээр хийж штэ те. Та нар бол үгүй шүү дээ. Яг өөрсдийнхөө гэр бүлийн хайртай хүмүүсийнхээ зургийг хийж байгаа те. Тэгэхээр хайртай хүмүүсийнхээ зургийг эхлээд та бүхэн нэг бүрчлэн гаргаад тэр болгондоо сайхан хувцсыг өмсгөөд их цааруулаад нэгтарчлын нэмээд тэгэл өгчих юм бол танаа яг хайртай хүмүүсүүдийн чинь гэр бүлийнхэн зургийг бүр юм яг мэрэгжлийн юм шиг амар гоё болсон заяа. Тэгэхээр эхний ээлжинд би энд хувцас өмсүүл гэдэг штэ. Тэгэхүүл энэ зурганд хувцас өмсүүл гэдгийг одоо нана банан дээр хэрхэн бичих вэ гэд өгөгдлөө өгчих юм. ChatGPT бол та нарт ингээд бичих промптыг нь гаргаад өгчин. Тэгэхээр ингээд та бүхэн энийг авчин. За энэ дээл энтер чинь жоохон өнгөн таалагдахгүй байх юм бол манайхаа таад маань өнгөнийг бичээд өгчөж болно. Цэнхэр өнгөтэй, улаан өнгөтэй, шар өнгөтэй, цагаан өнгөтэй дээл мэйл гэдэг юм те. За миний хувьд бол зүгээр шууд энүүгээр нь үргэлжлүүлчих. Яагаад вэ гэвэл тэрхий жоохон нуршаад, жоохон удаан бичлэг болох гээд байгаа учраас ингэ явчих. За хэдүүлээ энэ нэг саяныхаа нөгөө дээлтэй зураг оруулаад ирээ те. Ингээд энэ 3 байна. Гуруула дээлтэй байгаа учраас их гоё болно. За одоо хэдүүлээ нөгөө түрүүнийхээ нөгөө өмнөх промпт байж те. Энийгээ сайхан копидж аваад авцарч энэ дээр хийгээд жоохон зарим нэг зүйлийг нэмээд өгөх хэрэгтэй. Учир нь яагаад вэ гэвэл энэ дээр ч хэдүүлээ 2 хүнгээ явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ 3 болох ч юм. За би ингээ 3 зураг өгсөн байгаа. За тэгээ промпт дээр юу бичээд өгсөн бэ гэвэл Google Nana Banana дээрх промпт бичээд өг гэдэг энэ нөгөө өгөгдлөө заавал өгсөн байна те. Би нэг түрүү хэлсэн те. Мэдээж Nana Banana дээр хэдүүлээ ашиглах гэж байгаа тул энэ өгөгдлийг заавал ChatGPT-д өгж бичүүлэх ёстой. Энийг л та нар зүгээр ингээд бүр тархинтаа суулгачаарай. Nana Banana дээр зураг эдитлэх гэж байгаа л бол энэ өгөгдлийг өгчиж тэр нөгөө гаргуулах промпта аавна шүү. За энэ 3 зургийг сандал дээр хамт сууж авахулсан гэр бүлийн зураг болго. Царайг нь огт өөрчлөхгүй цагаан дээлтэй эрэгтэй нь голд сууж байгаа цэнхэр дээлтэй эрэгтэй араар нь гараа оруулчихсан байна гэж хэлж байгаа. За ингээ гараад ирсэн промптыг нь хэдүүлээ сайхан копидж аваад энэ дээр ингээд Nana Banana дээр 3 зураг хэдүүлээ upload file гэдэг дээр нь нэмэг тэмдгэн дээр дараад нэмээд оруулчихж байгаа. За тэгээ үргэлжлүүлэлт дарчээ. За зураг маань гарч ирлээ. Хэдүүлээ томруулаад харъя. Жавхлангийн барьж байгаа юм нь бүр зураг болгон дээр яваад байдаг шүү. За guys тэгээд та бүхэн энэ промпт дээр энэ нөгөө барьж байгаа юмыг нь хасаад өг гэдэг промптыг нь бол нэмээд өгчээрэй. Цагаан эрэгтэй дээлтэйгийнх нь барьж байгаа юм нь хасаад өг гэдэг промпт өгчих юм бол зураг маань ерөнхийдөө гараад ирнэ. Бас нэлээд гоё зураг боллоо те. За guys тэгээд та бүхэн яг миний бичлэг маань хэтэрхий удаан болох гээд байгаа учраас хүсэх юм бол би part 2-оо дараа нь энэ талаар ахаад дэлгэрэнгүй оруулж болно. За тэгээ та хэд маань ер нь бол бүгд сайхан ойлгоцсон байх гэж найдаж байна. За ахаад эхнээс нь нэг сайхан хэлээд өгөх юм бол таны зургийн чи ардлын бэкграунд нь нэгт байх хэсэг юм байна. Хоёр дахь юм бол таны одоо Nana Banana дээр өгөөд яг ингээ гоё гаргуулж байгаа гэр бүлийн чинь зураг байна шүү дээ тий. Энэ зураг чинь X ингээд өгөж байгаа 3 зураг чинь гуруула гоё их царсан байх нь. Хоёр дахь юм бол яг ингэж өгөхөөс нь өмнө та бүхэн Nana Banana-г мөн адил ашиглаад одоо дээлтэй юм уу өөр юутаач бай те тэрийг хувцсыг ингээд өмсгөөд шууд бэлэн болгочих. Тэгээд одоо гарт нь юм байсан бол одоо тэрийг ингээд промптаараа бас бичээд гартаа юм бариагүй зураг болгох хэвээр. За ахаад нэмээд хэлэхэд та бүхэн энэ царай чинь яг л ихц байх хэвээр шүү. Хажуу тийшээ жижигхэн хазаагчхаараа яг энэ Nana Banana дээр гарч ирж байгаа төс чинь алдагдаад арай өөр дүр төрхтэй болчихлоо. Тэгэхээр царай чинь их царсан байх хэвээр. За тэгээд хамгийн сүүлд нь гэх юм бол мэдээж нэгтарчлан тод байх хэвээр. За ингээд яг хэдэн ч хүний гэр бүлийн зургийг авахулж болно. Тэр болгоны чинь яг саяны төгсөлт хэлдэг 3 4 тип яг тэр 4 зургийн чинь тус нь ингээд байх хэрэгтэй шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд боломжтой бол энэхүү бичлэгийг та бүхэн бүгд нэг шеэр хийгээд өгөөрэй. Ингэснээр танаа найз нөхдөд чинь энэхүү бичлэгийг олоод үзчих юм бол өөрсдөө энэхүү гэр бүлийнхаа зургийг бүтээгээд хин нэгэнд 100 200 мянган төгрөгөө өгж цаг хугацаа бүх зүйлээрээ хохирох шаардлагагүй болно. Өөрөөсөө энэ зүйлийг ингээ үнгүүгээр хийгээ сурчих юм бол мөн таны найз нөхөд дотор чи хэн нэгэн хүн гэр бүлийн зураг зурулах юмсаа хэмэл оюуханаар гэд бодож байх юм бол та магадгүй энэ бичлэгийг тэр найзтай шеэр хийгээд үзүүлээрэй. Илүү олоолаа энэ бүгдийг сурчих юм бол хэдүүлээ бас ингээд өөрсдийнхөө мөнгө төгрөгийг эрсдэлд оруулах шаардлагагүй болох болно. За guys тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол бүгд комент хэсэгт асуухыг хүссэн асуултуудаа бичээрэй. Учир нь би комент болгоно нэг бүрчлэн уншдаг. Тийм учраас дараагийнхаа бичлэгэн дээр магадгүй таны асуусан асуултын хариултыг дараагийнхаа бичлэгэн дээр видео болгоод оруулж магадгүй. Тийм болохоор та хэд маань энэхүү YouTube сувгаад дагаад дараагийн сонирхолтой хичээлүүдэд цаг алдалгүй үзээрэй.